Дагсаад хэрхэн сайжруулах вэ? Энэ асуултаар ихэвчлэн хашис судлаач даргасаа судлаачид эсвэл туршлагатай хүүхдийн эмчнэр хариуцдаг. Энэ асуулт бүх засаг эцэг эхчүүдийг хамгийн ихээр зовоодог. Яагаад ч юм хамгийн яруу хүүхэд гэдг нь төрхөөсөө шууд битүү машинд гистэй хөрвүүлдээд цонхон битүү өрөөнд орж хинч түүн рүү амьсахгүй байхыг хийсдэг гэж хүмүүс боддог. Тэгс энэ бос буруу. Тэгэхээр би таны ой состыг өөрчилж хамгийн яруу нэрээд идэхэд дүрсэн цагаас нь ихсэн биеийг нь дасгаж жирэгжүүлж өсгсөн хүүхэд гэдгийг хийсмээр байна. Энэ бос агаарчуусаас сайтай өрөөнд амьдардаг хүүхэд юм. Хүүхэд танд тэр өрөөнд байж байсан ч гэсэн цонхыг омбоос охоос айх хэрэггүй. Хүүхдээ битгий хэд дусаас учир нь хүүхдийн дусаан зах цусаас өөрөө төгс биш байдаг. Хэрвээ та хүүхдээ байнга цуцаан хувцсаж ороогоод байвал түүнээс үтснүүд лэвхэн ажиллах ёстойгоо ойлгохгүй. Шаардлагатай эрхтнүүдийг зохих ёсоор цусаар хамбаж чадахгүй. Иймээс жирэгжүүлэлт бос дагсааны системийг бүрдүүлэхэд хамгийн үр дүнтэй арга юм. Мөн би танд вакцинжуулалтын талаар заавал ярьж өгөх болно. Учир нь вакцинжуулалт бос тодорхой өвчнүүдийн эсрэг үр дүн нь ноцогдсон 100 хэдэн арга хэрэгсэн нэг юм. Харамсалтай нь бидэнд хүссэн ширээ олон вакцин байхгүй гэдгийг хийсэх хэрэгтэй. Би бодохдоо яшдаараа хизээ нэгэн цагт бид вакцин боловсруулах өвчний хүрээгээ өргөжүүлэх болно. Гэхдээ ядаж одоогийн байдлаар ч гэсэн бид өөрсдийн арсеналдаа байгаа вакцинуудыг ашиглах боломжтой. Үнэн дээр дагсаа дэмжих гэж хүүхдийг цүн тусанд оруулахыг хийсдэггүй. Харин хүүхдийн биеийг тогтмол үе янз бүрийн аргаар хүргэхийг хийсдэг. Тэрээр гэртээ хувцасгүй асгах, гэртээ угсаашгүй явах, хүйтэн ус уух, өвчнөөс гаргасан хүйтэн хоос идэх, сэрүүн шүршүүст орох гэх мэт олон зүйлийг хийж болно. Санаж яваарай, бид хүйтнээс болж өвддөггүй. Харин бид вирус эсвэл бактери таарах үед өвддөг. Энэ нь маш хазан өрөөнд эсвэл маш хүйтэн өрөөнд тохиолдож болно. Вирус, бактери хоёрт ялгаа байхгүй. Мөн хүүхэд байгаа үед машинд эсвэл гэртээ агаарж уусгаж асаахаас бүү. Надад итгээрээ хазан агаарт хүүхэд бас тухгүй байдаг. Надад итгээрээ хазан агаарт хүүхэд яг бидний шивс тухгүй байдаг. Мэдээж Иесус амин дэм зэрэлсдэг хүний дагсаа Иесус сайн ажилладаг. Тэгтээ эмийн сангаас амин дэм худалдаж авах хэрэггүй. Шинэ хүнснээс та Иесус амин дэм авах болно. Тиймээс төрөл бүрийн хүнсний новон жимс цагаас мах буурцагт ургамал бос бидний дагсааны системийн жинхэнэ туслагчид юм. Мөн мэдээж дагсааны системд янз бүрийн өвчин нөлөөлөхөөс сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол вакцинжуулалт юм. Вакцинжуулалт бол өнөө үед бидний гар дээр байгаа 100 хэдэн үр дүнтэй арга хэрэгслийн нэг юм. Цаг хугацаа өнгөрөх тусам бид Иесус олсон үр дүнтэй вакцинтай болж хамгаалагдах өвчний хүрээлэлд исэн гэдэгт би үнэхээр итгэж байна. Та бүхнийг бидний зөвсөмжийн дагуу явштаас хийсэн ч гэсэн таны хүүхэд өвдөж болно. Энэ нь хэвийн үзэгдэх юм. Хүүхдийн дагсааны систем өөрийн дасан зохицох хариу үйлдэлээ бүрдүүлэх хугацаа хэрэгтэй байдаг тул хүүхэд жист 20-30 удаа өвдсөн ч эдгэрэх бүртээ антибиотик хэрэглэх шаардлагагүй байвал санаа зовох хэрэггүй. Ийм тохиолдолд та бүхний бүрэн хянаж байгаа гэсэн үг. Бидний эдгээр зөвлөгөө танд Иесус итгэжтэй байхад тусаж хүүхдийнхээ дагсааг хөгжүүлэх тодорхой төлөвлөгөө гаргахад дэм болсон гэж найдаж байна.